Бид үр дагаврыг нь үл харгалзсан дараагийн амьдралд итгэдэггүй. Гэвч тэглээгээд бид өршөөгднө гэсэн үг биш. Бид ямар нэг төрлийн бие хэлбэрийг хүлээж авна. Тийм бичсэн бол хэрхэн яаж ийм олон төрлийн бие махбодууд байх вүлээ? Үүнийг хэрхэн тайлбарж болох вэ? Яагаад олон төрлийн янзын биеуд, биесийн хөгжлийн үе шатууд, бие махбодын янз бүрийн төрөл стандартууд оршдог юм бэ? Энэ л байгалийн хууль. Ийм учраас хүний амьдралыг зөв зүйтэй ашиглах ёстой ба харин зүгээр л муур нохоймд мэдрэгүүгээ хангахад автах ёсгүй. Ийххэн тун хариуцлагагүй амьдрал болно. Хариуцлагатай амьдрал гэдэг нь би муур нохойноос илүү хөгжингүй амьдралын хэлбэрийг хүлээж авсан. Би муур нохойноос илүү аюун ухаантай. Хэрвээ би түүнийг зүгээр л биеийн дөрвөн хэрэгцээ шаардлагын тулд ашиглавал биеийн дөрвөн хэрэгцээ гэдэгт нэгдүгээрт бид идэх хэрэгтэй. Муур нохой хүн тэр нь дээд шүүхийн шүүгч байна эсвэл өөр хинч байлаа гэсэн адилхан итгэх зүйл шаардлагатай. Тэдний унтах шаардлагатай. Унтах байр орон хэрэгтэй. Муур нохот орон байргүй унтаад байж чаддаг. Гэсэн ч тэд унтах хэрэгтэй. Энэ бол бодит үнэн. Идэх зүйл шаардлагатай. Энэ бол үнэн. Энэний харьцаа хэрэгтэй. Энэ бодит үнэн. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ бас үнэн. Гэвч эдгээр нь муур нохой хүн аль алинд нь адилхан байдаг. Гэвч хүний төрөлхтний онцгойлог нь ялгарх тал нь юу вэ? Онцгой тал нь гэвэл би энэ сайхан Америк эсвэл Австрал эсвэл энтхэг хүний биеийг хүлээж авлаа. Тэгэхээр одоо дараа нь би ямар биеийг хүлээж авах болоо? Ямар төрлийн биеийг авах бол хэн бодох юм? Хүмүүний оюун ухааныг ингэж ашиглах ёстой. Муу нохой нь ийм бодож сэтгэж чадахгүй. Тиймээс ч бидний ажил гэвэл би одоо байгалийн жамаар хувьслын шатыг дамжин явсаар энэ төвшөнд ирлээ. Би одоо гайхалтай оюун ухаантай боллоо. Тэгэхээр би үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ гэсэн чигт байх ёстой. Та мэдлэгийг өөртөө хөгжүүлж байгаа. Эцсийн мэдлэг бол би гэж Кришна өөрөө айлтсан. Ведаишча сарваяр ахам эва ведя. Бүхий л мэдлэг ухаан Бурхныг танихуд чиглэгдэнэ гэсэн утгатай. Энэ бол мэдлэгийн эцсийн цэг юм. Дэвшилтэд мэдлэг ухаанаар та ахиц дэвшлиг гаргаж болох боловч харин та Бурхан гэж хэн болохыг ойлгох зэг дээр ирээгүй бол таны мэдлэг төгс ус. Тэр мэдлэгийг Веданта гэж нэрлэж бай. Энэхүү хүний амьдралын хэлбэр нь сайхан боломж оюун ухаан завьягцнараа давуу. Австрали улс хөгжил дэвшлигийн буурай орн байсантай л адилхан. Харин Европ хүмүүс энэ дэвш суурьшснаар одоо маш хөгжилтэй, нөөц баялаг ихтэй улс орн болж чадсан. Учир нь тэд оюун ухаанаа зөв ашигласнаас тэр юм. Байгаль бол машин. Та бүгд машин жолоочгүйгээр ажиллаж чадна гэж бодож байна уу? Тань ямар нотлого байна? Энэ машин мотор зураг гайхалтай машин. Зураг аваад түүнийг хөдөлгөн. Гэвч тэнд оператор буюу удирдан жолоодгож гэж би. Жолоодлоггүй ажилтны машин гэж хаана байдаг вэ? Та энэ машин жолоочгүй ажиллаж чаддаг юм гээд жишээ үзүүлж чадах уу? Тэгвэл та хэрхэн яаж байгаль хэрэгч машин дээд оператор буюу Бурхны зааваргүйгээр хэрхэн бодож чадна гэж бодно вэ? Та хэрхэн тийм бодож чадах вэ? Энэ ямар ч үндэслэхгүй зүйл юм. Үүнийг бид шүүн дуугах хэрэгтэй. Янз бүрийн нотлохоонууд байдаг. Тэр нотлохоонуудын нэг нь таамаглал.
Тэр таамаглалаар бол жолоочгүй машин гэгчийг бид харахгүй байгаа учраас бид ийм дүгнэлтэнд хүрэх ёстой. Тэр ч байтугай бид бурхан гэж хэн болох, байгаль гэж юу болох гэдгийг мэдэхгүй байлаач бид байгаль нь ямар нэг дээд операторын удирдлагын дор ажиллаж байна гэсэн дүгнэлтэнд хүрэх ёстой. Тэр нь бурхан юм. Операторыг олж харах зайлшгүй шаардлага байхгүй. Гэхдээ бид энд ямар нэг оператор байна гэсэн дүгнэлтэнд хүрэх ёстой. Хүний амьдрал гэдэг нь тэр операторыг олохыг хэлнэ. Энэ бол хүний амьдрал. Эсвэл тохиолдол зүгээр л муу нохооны амьдрал хэд идэж, унтаж, үржиж, бүжин нааддаг. Тэгээд л үүсэ. Гэвч энэ хүний амьдрал биш. Та операторын чухал хэн болохыг олох ёстой. Энэ санскрит шүлэг нь одоо энэ хүний амьдрал гэдэг нь дээд операторын талаар асууна гэсэн үг гэсэн утгатай. Дээд оператор Кришна туйлын өршөөнгүй. Тэрээр Бхагавад Гитад нотлохоо тайлбарыг өгсөн. Биенд оршиж байна. Миний удирдлагын дор пракрити буюу байгаль, материалын байгаль үйл хөдлөлд ордог хэмээсэн. Та үүнийг л хүлээгээд авчих. Тэгэх юм бол таны ажил гүйцэтгэгч байгаа нь тэр. Кришна байгалыг хэрхэн захирдаг тухайгаа нотлохоог өгч байна. Кришна 7 настай байхдаа том уулыг ганц хуруугаараа өргөж байсан. Бид таталцлын хууль гэж зүйл байдгийг мэднэ. Таталцлын хуулиар бол тийм том уулыг ганц хүн хуруугаараа өргөх боломжгүй. Энэ бол бидний тооцоол. Гэвч тэр өргөсөн. Тэгэхээр энэ нь тэрээр таталцлын хуулийн эсрэг үйлдсэн гэсэн үг. Бурхан гэж энэ. Хэрэг та үүнд итгэх аваас та Бурханыг шуудхан таньж мэдэх болно. Үүнд хэцүү зүйл байхгүй. Яг л жаахан хүүхэд сануулж болгоомжлуулж байгаа шиг л. Хүн галт хурж болохгүй шүү. Эсвэл тэр чамайг түлчгэнэ гэж. Хэрвээ жаасгүй нэг хүлээж авбал тэр төгс мэдлэгийг шууд хүлээж авна. Хэрэг хүн түүнийг үс хүлээж аваад өөрөө дуршиж үзхийг хүсвэл тэр хуруугаа түлхэн дамжиггүй. Бидний мэдлэг хүртэх процесс бол та дээд баттай их усүрээс мэдлэг хүлээж авах ёстой юм. Тэгэх юм бол бид судлах, шинжлэх ажлын цаг хугацаа хэмнэж чадна. Энэ л Кришна ахын хөдөлгөөн юм. Би төгс бус. Түрүүнд хэлсэнчлэн хөөхөд төгс бус байдаг шиг л би төгс бус. Та төгс бус байж болох ч та мэдлэгийг дээд төгсөөс хүлээж авбал таны мэдлэг төгс болно. Процесс нь хэлбэр юм. Үүнийг аварааха пантха буюу уруудан ирэх мэдлэг буюу дэдвхтийн мэдлэг гэдэг. Бүх зүйл бэлэн байна. Та энэ хөдөлгөөнийг ашиглаж өөрийн амьдралаа төгс болгож гэр рүүгээ Бурхан зүгт буцагтун. Манай энэ төвийг мэлбэрэн төвийг бүрэн ашигла. Нааш ирж манай номуудыг унш. Асуу, мэтгэлц. Бүрэн мэдлэгийг олохыг хичээ. Харин сохроор бүү хүлээн энд шалтгаан бий, энд аргумент бий. Энд хүн ухаан бий, энд жинхэнэ ухаан бий. Бүх зүйл энд бий. Тэрээ та би зүгээр л давтан уншиж дууснаар өөрийгөө таньчихна гэж үзвэл үүнийг ч хүлээн зөвшөөрнө. Аль л замаар нь. Тэрээ та энэ өнгийн процессыг буюу Хари Кришнаг унш. Тэгээд Бурханыг тань хэмээх аргыг дагах аваас энэ боломжтой. Харин та ганцхан Хари Кришнаг унших нь хэний зүйл биш гэж юу хэмээн бодвол манай номуудыг унш. Аль арга замыг нь бид өргөн барина. Нааш ирж манай хөдөлгөөнийг бүрэн ашиглаа. Баярлалаа. Тэгэ пропата. Судар номонд айтгахдаа Бурхан хаамсаа буюу хун хөлгөлдөг гэсэн байдаг. Тэгэхээр бид үүнийг жинхэнэ хүн гэж үзэхгүй эсвэл тэр нь ямар нэг бүлэглэлийн чанартай зүйл үү?
Бэлгэдлийн чанартай биш ээ. Энэ бодит. Харин та яагаад бэлгэдлийн чанартай гэж бодсон бэ? Нэг л эргэж жилийн бос. Эргэж жилийн бос гэнэ. Танд ямар туршлага байгаа гэж? Танд тийм туршлага байхгүй. Танд өөр бусад гариг иргэсийн талаарх мэддэг чадах туршлага бий юу? Тэнд ямар байдаг, тэнд юу байдаг гэдэг таны туршлага маш нэмэн. Тийм болохоор та Бурхны амьдрал хийгээд өөр бусад зүйлсийг өөрийн мөнгөн туршилт мэдгээр тооцоолох гэх хэрэггүй. Богод бидэд Бурхны амьдрах хугацааг загсаа юугаа Брянтам хэмээн тайлбарласан. Бурхны амьдрах насны хэмжээг судар шастрт тодорхойлсон. Бид шастрт байгаа айл бүрийг шууд хүлээж авдаг тухай өмнө тайлбарласан. Тэгвэл Бурхны амьдралыг энд өгүүлжээ. Архаат гэдэг нь тэмдхийн нэг өдөр нь бидний дөрвөн юугаатай тэнцнэ гэсэн утгатай. Дөрвөн юугаа гэдэг нь 4 сая 300 мянган жил гэсэн үг. Түүнийг мянгаар үржүүлэхэд буюу Сахасра юуга Брянтам. Сахасра гэдэг нь 1000 гэсэн утгатай. Юуга гэдэг нь 4 сая 300 мянган жил нь нэг юуга болно. Үүнийг мянгаар үржүүлэхэд Бурхны нэг өдрийн үргэлжлэх хугацаа гарна. Энэ маягаар түүний шөнө өнгөрдөг. Энэ маягаар түүний нэг сар болно. Энэ маягаар түүний нэг жил өнгөрнө. Тийм 100 жил тэр амьдрна. Энэ байхад та хэрхэн тооцоолж чадах вэ? Энэ таны туршилт мэдлэгийн цар хүрээнд багтах уу? Та ямар нэг иж хэдийн өшиг зүйлс гэж төсөөлнө. Үгүй. Таны мэддэг туршлага гоц юм үгүй. Тийм учраас та бодит мэдлэгийг төгс бодгол буюу Кришнагаас хүлээж ав. Тэгсэн цаг таны мэдлэг төгс болно. Энэ тухай би хэдийнэ өгүүлсэн. Өөрийн нэмгэн мэдлэг туршлагаар ойлгохгүйг ойлгох гэж буу орно. Тэгэх юм бол та хөтөлбөртэй тулгарна. Пропад хин нэгний Кришнад үйлчлэх гэсэн бүхий л орлого нь ямар ч ашиггүй гэж юу? Энэ тухай би энэ хэдийнэ тайлбарласан. Тиймээс ч та энд ирсэн хэрэг. Хэдий та захил аваагүй байлаач энэ нь мөн л үйлчлэл. Хэрвээ та өдөр бүр 1 центийг хадгаламжиндаа хийгээд байвал нэг өдөр та $100 болно. $100 болмогцоо та түүгээр бизнес эхлүүлж болно. Үүн шиг та өдөр бүр нааш ирж 1 центийг хадгаламждаа хийгээд бай. Тэгээд хадгаламж чинь $100 бол үед та чимшрэлтэн болох болно. Энэ цаг үрсэх хэрэг биш. Энэ тухай Шримад Бхагаватад Критя Пунья Пунжах хэмээн айлдсан. Критя Пунья гэдэг нь үйлдсэн гэсэн утгатай. Чукадева Госвами Кришнаг өөрийн найз малчин жаалуудтай тоглож байгааг харахтаа Кришнатай тоглож байгаа эдгээр малчин жаалууд энэ байр сууринд нэг өдөр л ирээгүй хэмээсэн. Критя Пунья Пунжах нэг амьдралаас нөгөө амьдралын туршид үнд сайн зүйлүүдийг үйлснээр одоо тэд бүхний дэдтэй тоглож наадах боломжийг олгосон юм байр сууринд иржээ хэмээсэн. Та тэд хэдийгээр зов зүдэрч байгаач үнэхээр зов зүдэрч байгаач тэд өөрсдийгөө ад жаргалтай байна. Үхлээс айхгүй байна гэж хэлж байгаа хүмүүсийг юу гэж бодож байна вэ? Хэн нэг хүн үхлээс айдгүй гэж бас өөрийгөө зовхгүй байна гэж хэлж байгаа бол тийм бол тэр хүн галзуу хүн тэгээд л үтсэ. Галзуу хүнийг хэн анхаарах юм бэ? Зарим хүмүүст тэд бол бие махбод биш шүү гэж итгүүлэхээр амархан ч ухааных нь гүнд хүртэл ойлгуулна гэдэг амар зүйл биш. Тэгэхээр бид яаж хийгээд үнэхээр цаг хугацаа шаардлаганаа. Хэн нэгэн ганц минутанд бүгдийг ойлгож чадна гэж та бодож байна уу? Үүний тулд мэдлэг боловсрол цаг хугацаа хэрэгтэй.
Түүнд хэрэг цаг хугацаа өгвөл тэр ойлгож чадна. Харин 5 минут 10 минут биш. Тэр бүгдийг ойлгох болно. Эсвэл тохиолдох боломжгүй. Тэр бол өвдсөн хүн. Түүнд эмчилгээ шаардлагатай. Үн тан эмчилгээний дэглэм хэрэгтэй. Үүн замаар тэр ойлгож чадна. Харин өвчтэй хүн үн тан болон эмчилгээний дэглэмийг үл хэрэгсэх аваас тэр өргөжлүүлэн өвдсөөр л яах болно. Тэгээд өвцөө. Хэрэг бид олон амьдралын турш нүгэл түүл үйлдсэн бол энэ нүглээ цайруулахын тулд олон амьдралын турш буян түүл үйлдэх хэрэгтэй юу? Бид олон амьдралын турш нүгэл түүлүүдийг үйлдсэн. Тэгвэл энэ бүх нүгэл түүлээс ангижлахын тулд нэг амьдрал хүрэлцэх үү? Эсвэл олон төрөл шаардлагатай уу? Нэг л минут. Нэг Кришна хамсрын хөдөлгөөн. 1 минут. Та Бхагавад-гитаг уншаагүй гэж юу? Кришна тэнд юу гэж хэлсэн бэ? Сарва Дурам Паритяжа манхам чи надад өөрийгөө даатах өөрийн бүх үйлийг тэргийг орхи. Би чамайг бүхний төлөвийн үр дагавраас чинь ангижруулна хэмээсэн. Үүнд нэг л үнэ шаардлагатай. Юу ирхэн Кришна минь би бүгдийг мартсан байжээ. Одоо л би бүгдийг ойлгож байна. Би тэнд өөрийгөө бүрэн даатгая гэж. Тэр цагтаа бүхий л нүглүүдээс ангижлах болно. Ямар нэг удирч нөхцөлгүйгээр, ямар нэг улс төржилтгүйгээр хэрэг та өөрийгөө бүрэн даатгавал Кришна ийм амлаж байна. Хам том сарва папё. Мокшишин маш учхаа. Тэр ийм амлаж байна. Намайг бүхий л нүглээс чинь ангижруулж чадах эсэхэд бүр санаа зов буюу маш учхаа гэнэс. Энэ батгаатай. Чи харин өөрийг л хий гэсэн. Кришнад өөрийгөө даатгахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ? Та шуутхан тэгж чадна. Өөрийгөө даатгах гэдэг нь Кришнагийн захиж хэлсэнчлэн өөрийгөө даатгаж ажиллахыг хэлнэ. Энэ даатгал юм. Кришна юу гэж хэлсэн бэ? Дөрвөн зүйлийг загсан. Чи өвлөж миний тухай бод. Энэ бишрэлтэн бол надад мөрөж залбир, надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх хэмээсэн. Та ихээ дөрвөн зүйлийг хийдгүү. Тэгвэл энэ дөрвөн зүйл өөрийгөө даатгахчгүй хэрэг юм. Тэгхийн бол чи над дээр ямар ч хэрэгэлцээгээр ирэх болно хэмээсэн. Бүх зүйл юм би. Кришна бүгдийг бүрэн дүүрэн өгсөн. Хэрэг та түүнийг хүлээж авбал таны амьдрал маш энгийн болно. Үүнд хэцүү зүйл байхгүй. Кришна энэ гариг дээр хүний төрөөр морилон бууж ирэхэд хэдийн хугацаа шаардлагадаг гэсэн бэ? Тооцоолъё. Ямар тест гэнэ? Танай Австралийн тооцоолоор ямар болох вэ? Над хэлнэ үү? Ямар тест би зөв тооцоолыг хэлье. Америкийн болон Английн тооцоолоор бол 4 сая буюу 4 сая 300 мянган жилиг 1 мянгаар үрчихэд Англи тооцоолоор хэд гарах вэ? 4,300 сая. 4,300 сая. Энэ бол 12 цаг нь. Үүн дээр хүн шөнийн 12 цагийг нэмбэл 8 тэрбум юм. 600 сая. Кришна ийм цаг хугацааны дараа яддаг. Нэг өдрийн дараа буюу Брахманы нэг өдөр дууссаны дараа тэр яддаг. Прабхупад бүхэн Чайтанья Махапрабху Брахманы нэг өдөр Брахманы өдөр бүр морилон өгдөг. Тиймээ Кришнаг дагаж ирдэг. Кришна доохороо юугаад ирдэг. Түрийн галан өрн бий. Үүн шиг
Кришна энэ орчин дээрх үйл хэрэгээ дуусгаад өөр нэг орчин руу морилон очдог. Эндээс харвал түүний морилон ирэх цикл нь 9 тэрбум жилдээ тэмцэн. Хичнээн орчлон байдгийг та төсөөлөд үз. Тэр нэг орчлон дээр 125 жилийг өнгөрүүлнэ. Бүх зүйл тооцоолол судар номонд байдаг. Харин хичнээн орчлон байгаад төсөөлөх гэж оролдож болно. Энэ бүх орчлонгууд нийлээд материалын ертөнцийг бүрдүүлдэг. Энэ тухай юу өгүүлсэн? Энэ материалын бүтээл нь Бурхны бүх бүтээлийн 4-ийн 1 хэсэг нь. Харин 4-ийн 3-ыг Бурханлан уян сүнслэг ертөнц эзэлдэг. Бурхан гэж юм. Харин ямар нэг хямд үнэтэй бурханцар биш. Би бурхан тэр бурхан гэх мэт. Та энд байгаа болохоо энд байгаа таны бүх шавнар, таны мөнхийн шавнар, мөнхийн албатууд гэж хэрэг бид дараагийн амьдралдаа дахин энэ материалын ертөнцид төрөл авч төрүүл яах вэ? Бид хэрхэн яаж танд өөрчлөлт өгөх боломжтой вэ? Энэ тэрч байтугай та энэ материалын ертөнцид үлдлээч хэрвээ та өөрийн бурханлаг амьдралаа төгс дуусгах чадаагүй та дараагийн төрөлдөө сайн төрлийг авах болно. Хинэн Кришна хомсрын замдаа бүтлгүүт хаваас түүнд язгууртан айлд эсвэл туйлын гайхалтай цэвэр Брахманы гэрүүлж төрөх боломж олгогддог. Ихснэр тэр дахиад өөртөө Кришна хомсрыг хөгжүүлэх боломжийг олж авдаг. Аргачлал энд байна. Хэрэг та энэ аргачлалыг дагах хаваас гэр рүүгээ буцах болно. Хэрэг бүтлгүүт хаваас энэ бидний алдаа болно. Тийм ч учраас хүний амьдрал бол тапасya гэсэн утгатай. Ингэж ч Ишабха Девас сургасан. Тиймээс бид өөрсдийн амьдралаа нохой гахааныг энэ үүрэх хэрэггүй. Түүний буюу бие махбодыг өөрсдийн байр суурийг ойлгохын тулд тапасya хийхэд ашиглах ёстой. Энэ амьдралын зорилго. Бид тэгж гэмээр өөрсдийн ахуйгаа хариуцах нь. Одоо бол бидний ахуй цэвэр ус. Тийм ч учраас бид төрж өгч, өвдөж, өтөж буй. Бид өөрсдөө хариуцах юм бол эдгээр материалын 4 хуулийн нөлөөнөөс амжирах болно. Баярлалаа.